айдастай би юу хийчихвэл яачих бол гэсэн тийм бас айдас тийм юм харагдаад ах шиг байгаа юм. Гэхдээ би нэг гаднаас нь л харж байгаа болохоор би нэг дунданд ороогүй болохоор ойлгохгүй байгаа юм болоо даа л гэж бодсон. Тэгээ ер нь бол яг энэ айдас биднийг яг энэ үдээс эрэхтэй өргөсөн. Ийм нэг жишээ аваад байгаа усан онгоц сүрх хэмжээнд хүрэгцэн байгаа. Айдас. Тэгэл одоо юу гэдэг хүүхэд нь ингээл те би талбай дээр очиж тэмцэн гэхээр ээж нь хордог. Юугүй ээ. Гадаа үүдэн байна. Ханаа дүр чинь яах гээд байгаа гайл те. Ууг нь тийм биш байх ёстой. Бүгдээрээ хөдөлцөл гарыг. Энэ ста болохгүй байна. Энэ хулгай чинь дэндлээ. Тэгээ энэ утаа чинь дэндлээ гэл ээж нь хүүн аавыгаа аав нь найз нь хөршигөө хөршин гэ бүгдээрээ хөдөлцөл талбай дээр авах ёстой. Ууг нь. Тэгэхгүй бол нэгнийгээ хордог. Юугүй. Яах юм бэ? Чамаа барай хорчин. Яа бол чи ингээл гэдэг. Бүгд ингээ хөдөлцөл гарсан цагт хинч зэрэг хөдөлсөн тэр гарыг тасалж чадахгүй болно шүү дээ. Бүгд нэгдсэн. Тэр л хэрэг цаг. Тэр л цаг ирж л цэвэршин. Тэгэхээр тэр хүчийг бол аав ээжээс ахуулаад сулруулдаг. Юух гэдэг яах гэдэг ингээл. Тэгээ би өөр автобусын дотор ингээд би өдөр болго яг ажиллаа хийж байгаа юм шиг ингээд яг ингээд төрийн талбайгаа ингээд нөмөрчөөд гардаг гэсэн хэрэг. Яг ажилдаа явж байгаа юм шиг өглөө болгоо. Тэгээд ер нь жоохон боловсралтай ч ихсаал болгоё гэж бодоод дуу зохио хонхны дуу гэдэг шиг нэг юм дуу зохио дуу хөгжим ингээд арт түмэн нэгддэг урлагийн дор хүмүүс нэгддэг юм чинь. Тэгээ бүр зохиолчтой ажиллаад хөгжмийн зохиолчоо бэлдээд чагсаалаа бүр аюулгүй имэх зэгцэлтэй. Ер нь дуу чимээ гарахгүй чимээгүй чагсаа. Чимээгүй хашгиран бол хамгийн чанга хашгираа ингээд бид нэр өөрсдөө бодоод тэгээ хүн болгоо ингээд нэг юм магадгүй 2-2 метрийн зайтай зүгээр л чимээгүй цосцгоо игээд тэгэл нөгөө нэг хийх гэсэн чинь бүр нурж эхэлж байгаа байхгүй. Инфлюенсерүүд нураасан шүү дээ яг үндэ. Инфлюенсерүүд тийм ерөөсөө мөнгө төлөөл бүгд хувирцгаацсан. Тэгээд нөгөө тэрийг дагаад хүмүүс өртөл итгэл алдаал бүгдээрээ байхгүй болоод нураад эхэлж байгаа байхгүй. Тэгээд би өөр автобусын дотор ингээд бүр ингэ шаналаад шууд ингээд тесрэл алдаад бид нар хаач заавал талбай дээр тэмцэх ёсгүй маа. Хаач энэ тэмцэл явж байгаа. Автобусын дотор ч энэ асуудлыг ярих ёстой. Асуудлуудаа сургууль дээр ярьж бол зах дээр яар хамаагүй. Заавал талбай дээр биш байд юм аа. Дээлээ буусан баг. Тэгсэн чинь нэг охин намайг тагаа бууцсан ингээд нүлэмсэн гарцаа. Та яаж дэмжих үү гэж явж байгаа. Тэгээд